Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд аж ахуй нэгж хуулийн этгээдүүд татвар үл хөдлөх, гайл нийгмийн даатгалаар нуун дарагдуулсан мэдээлэлгүй хөрөнгө байвал ил болох боломжийг олгож байна. За тухайлбал нууцнд болон дутуу тулсан нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Мөн ажилчдаа цалинжуулсан хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй албан байгууллага байвал 12 дугаар сарын 31-ээс өмнө төлөх боломжтой болж байна. Одоо энэ 3 хүнээ төлөөг байсан юм аа, 4 хүнээ төлөөг байсан юм аа гэдэг ажилтнуудаа асуудлууд ил болгоод ингэ тайлангуй өгөх юм бол ингэ болж байгаа. Тэр эмчнээ нөгөө бэлтгэл ажлаа хангаад програмаа хийсээр одоо өндөр бэлэн болгож байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид нар одоо хүмүүсийг ажил олгогчид бүртгэж эхэлнэ. Одоо бүх аймаг дүүрэг дээр явж байгаа. Тэгэд бид нар одоо ингэ сар болгон мэдээ авах тийм журам зохицуулттай сар болгон мэдээ аваад оны сүүлд нэгдсэн мэдээ гарна. Одоогор бол ажил эхэлж байгаа учраас тоо мэдээлэл байхгүй. Мөн энэ оны 4-р сарын 1-ээс өмнө татвараас зайлсхийж тайлан мэдээг өгөөг бол хуульд хамрагдах боломжтой. Хууль зөвхөн сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд байгууллагууд нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо ил болгох хэсэг нь өөрсдийнх нь сонголт юм а. Харин нийгмийн даатгал болон татвар гайлын байгууллагууд хяналт шалгалтаа зогсоож сурталчилгаа явуулж байна. Хууль бол 15 оны 8 сарын 8 сарын 7 сарын 8-нд гарснаас хойш бол 12 сарын 31 хүртэл бол хуулийн хугацаанд бол энэ хугацаанд бол хэрэгжиж эхэлнэ. 12 сарын 31-ний 24 цаг хүртэл бид нар бол тайлангаа авна. За тайланг бол захим хэлбэрээр за мөн цаасан хэлбэрээр мөн авч байгаа. Уг хуульд яг хэдэн иргэн аж ахуй нэгж хамрагдах нь тодорхой бус байна. За гэхдээ 2016 оны 1 сараас эхэлж хяналт шалгалт явагдаж хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан этгээдэд эрүүгэн болон захиргааны хариуцлага хүлээлгэх юм байна. Тиймээс хууль хэрэгжих 3 сарын хугацаанд амжиж асуудлаа ил болгохыг хууль хэрэгжүүлэгчид санууллаа.